Манай споногтойгоо хоёр хүн байж хоёулын нийл зодж байгаа үстэй. Ямар том алхаац юм бэ гэж. За сүүлд хэдүүлээ Physical Asia энтер үзээд монголчуудыгаа сайхан дэмжээд ингээ баахан сайхан огшлаа штэ тий. Тэгвэл одоо бас солонгосыг дайлаар мордох байгаа монголчуудыгаа үзэж огших дахиад болоогүй зав. Дахиад нэг юм байгаа. Эх оны буюу 2026 оны 3 сард солонгосын Black Combat гэж холимог талааны холбоо 300 сая вооны шагналын сантай Black Cup гэдэг одоо холимог талааны улс хоорондын багийн тэмцээн хийх гэж байгаа. 57 кг-аас 100 кг гээд нийтдээ 7 өөржингийн 7 тамирчнаас бүрдэх 8 өөр улсын 8 өөр баг хоорондоо тулалдаад цорын ганцхан авраг авах. Ерөнхийдөө бол холимог талааны улс хоорондын World Cup гэх юм уу да. Одоогор бол оролцсон тодорхой улсууд болохоор Америк байгаа, за Япон байгаа, тэгээ мэдээж Солонгос байгаа, за Бразил байгаа. Тэгэнгүүтээ мэдээж за одоо Монголын шигшээ баг явнаа. Тэгээ за хизээ мэдэхгүй ямар ч байсан намар юм уу, өвлийн одоо дөнгөж эхэлж байхад ч юм уу Black Combat-ийн хамаг бүдүүн дарга багийнхантайгаа хамт өөрийн биеэр сая сүүлд Монголд ирээд Монголын нэрийг төлөөлөх 7 тамирчныг сонгон шалгаруулалт хийсэн байхгүй юу. Тэргээ яг YouTube сувг дээр 2 дугаартаа айгүй гоё бичлэг болгоод оруулсан байсан. Үндсэн сонгон шалгаруултнаас гадна бас 2 багт хуваангуудаа сонирхолтой ийм мини геймүүд тоглуулж моглуулад тэ. Тэр сонгон шалгаруулт энэ төр ямар юм болов, мини геймүүд нь ямар юм болов, за бас дээрээс нь одоо Монголоос ямар тамирчид одоо шигшигдээд сонгогдоод явхаар болчихв тэ Монголын багийг төлөөлөөд. За ямар ч үсэн нэгдүгээрт энэ Black Combat гэж холбоо нь болохоор одоо ерөнхийдөө сүүлийн хэдэн жилд бүр амар ингээ хурдцтайгаар ингээ дээшгээ гарч ирж байгаа. Баяжхан бараггүй томорхон тодорхой тим холбоо байгаа байхгүй солонгосыг. Ингэж хурдан гарч ирэхэд нь юу нөлөөлж байгаа вэ гэхээр сошиал медиад амар идэвхтэй одоо жишээ нь энэ сонгон шалгаруулалтаа YouTube дээр оруулсан гэж штэ тий. Тэгээ тэнгуүтээ YouTube нь хамгийн гол нь амар өндөр хандлтуудтай одоо та нар ингээд бичлэгнүүдийг харах юм бол дандаа л ер нь бол айгүй өндөр хандлттай байдаг. Road Devs-ийг тулж исэн манай Нандин Эрдэнэ гэдэг одоо Солонгост ажиллаж амьдардаг Монгол талаанч байгаа штэ тий. Тэр Нандин Эрдэнэ маань хүртэл яг энэ Black Combat-д гэрээлээд Black Combat-д одоо тулдж байгаа. Заваас дээрээс нь бүрэн зориг гэдэг тулаанч байдаг. Одоо бас яг энэ Black Combat-д тулдж байгаа. Нэгэн цагт дэлхийн ертөнцийг эзгэнж явсан Чингис хааны үр садаа мордох тун гэдэг хэлж байгаа байхгүй амар огшмар. Ер нь эдний юмнууд амар гоё зав. Тэгээ за сонгон шалгаруултанд нь оролцохоор ирсэн манай олимог талааны тамирчид маань ингээ бүгдээрээ гоё дээл ингээ тэ үндэсний дээлээ өмсцэн амар гоё харагдчихлээ. Тэгээ сонгон шалгаруултанд нь ирсэн тамирчид бол тэ ямар нэгэн одоо гадны холбоонд тогтсон гэрээгүй байгаа бүхэл супер тамирчид ерөнхийдөө ирсэн байгаа харагдаж байгаа. Ирсэн бүх тамирчдыг одоо нэг бүрслэ харуулаагүй ч гэсэндээ Японы гладиатор холбоонд аваргалж исэн Альгермагийн Тэмүүлэн сүлд MJ1-ийн бүсний төлөө тулдсан Батсүнхийн мөнх жаргал заавс мэдээж те алдарт жалан марах маань энтер гэдэг эвгүй талаанчд ерөнхийдөө харагдчихлээ бүхэл ер нь эвгүй талаанчд байлээ. Тэнгүүтээ за нийтээ ингээ 7 жин байгаа гэсэн штэ те. Тэнгүүтээ 77 кг-ийн жинд нь болохоор одоо манай Монголоос тулж байгаа нөгөө бүрэн зориг гэдэг тулаанч тултан харин үлдсэн 6 жинд нь болохоор яг нэг тамирчин сонгон шалгаруулах гэж байгаа тийм сонгон шалгаруулалт гэсэн үг байхгүй юу. А гэхдээ яг тэр үндсэн нэг тамирчнаа одоо сонгон шалгаруулж авахаасаа өмнө жин болгонд 2 хүн шигшиж үлдээгээд тэгээд тэр хоёроо ингээд одоо 2 багт хувааж муух гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ за ямар ч байсан шууд гадаа ингээд зүлгэн дээр заяа хооронд нэгэ нэглүүлээд сайхан тэгж жагаад жин болгонд 2 тамирч үлдээсэн чинь за нэг сони юм болж байгаа нь хүнд жинд одоо ганцхан тамирч үлдсэн. Тэгээд нөгөө захирал нь манай Нандин Эрдэнэ талаанчаас асууж байгаа байхгүй ингээд хүнд жинд амар олон хүн байсан биз дээ. Ягаад ганцхан үлдэж байна ч ингээд 2 хүн үлдэх гэдэг байгаа штэ гэдгсэн чинь хитрхи чадварлаг амар тулаанч болохоор өрсөлдөгчд нь тулдахгүй гэж татгалз за зүгээр спар ихэд мөнгө өгөө гэсэн чинь нэгэн ч тулдаж зүрхлээгүй гэж хэлсэн байна. Тэгээ заашгүй захирал нь хэлж байгаа байхгүй за ингээд босож ин 2 хүн үлдээж байгаа ч гэсэндээ одоо энэ хүн жинд бол яалтчгүй энэ тамирч эвгүй юм шиг байна. Тэгэхээр хүнтэй өрсөлдүүлэхгүйгээр энэ тамирчныг яг одоо Монголын шигшээд одоо хүнд жингийг төлөөлөх тамирчин болго сонгоё гэдэг ч. Тэгээ энэ үнэхүү гэж тулаанч ах болохоор жудаа болон саам бүхийн өсвөрийн хэмжээний улсын аварга, насан туршидтын байлдааны самбын улсын аварга, Азийн саам бүхийн хүрэл медаль. Тэгээ холимог талааны бол одоо ингээд интернетээс ахаар ямар нэг мэргэжлийн талаан хийсэн рекорд бол байхгүй. Гэхдээ өөр тулааны спортуудаар нэлээд амжилт гаргацсан. Тэгээ тийм болохоор одоо бас мэддэг гэсэн үг шүү дээ. Одоо босоод те холимог талааны тамирчид нь одоо бүхэл бүтээ MJ1-ийн хүнжингийн аварга тулдахгүй гэсэн гэхээр одоо ямар л эвгүй хүн байх вэ те. Одоо солонгос төчөд их тулааны нь бол айгүй хүлээж байна. За тэнгуүдээ ямар ч үсэн Нандин Эрдэнэ ахаар нэг багийг авахлуулаад тэгээ одоо хүнжинд явахаар болсон үнэнхүү ахаар нэг багийг авахлуулаад ингээ 2 багт хуваачих. Жин болгонд шигшигдэж үлдсэн 2 буюу нийтдээ 10 тамирчнаа. За одоо нөгөө нэг гоё мини геймнүүд нэхлэх гэж байгаа байхгүй юу. Тэгээ мини гейм нь ямар зорилготой вэ гэхээр мини геймдээ ялалт одоо байгуулсан
багаараа ялт байгуулсан баг нь орой хоол идэн, нөгөө баг нь болохоор орой хоол байхгүй. Тэгээ хоолгүй онноо л гэсэн үг. За эхний тэмцээн нь болохоор баг болгоноос нэг хүн одоо дугууны одоо папри шиг одоо дугуй байдаг шүү дээ. Дугуунд нэг хөлөө хийнгүүтээ бокст нь тулж байгаа цаахан бокст нол гэсэн үг байхгүй. Тэгээ мэдээж яг зүгээр л ингээ хоолны төлөө л тэмцэн шүү дээ. Нэг тийм амар сүртэй юм биш гэсэн ч гэсэндээ одоо энэ 257 кг-ийн тамирчны нэг нь цаашаага сонгогдоод Black Combat руу Монголыг төлөөлж явна. Нэг нь зүгээр хасагдах болохоор бас л яг ингээд яг үндсэн тэмцээн биш зүгээр ихний наатлын мини гейм ч гэсэндээ яалч хүн нэг өрсөлдөгчд болохоор бас нэг юм цаанаасаа нэг юм өрсөлдөх нөгөө те competitive зан ингээ хөдлөөд идэм шиг байгаа. Ер нь бол манай хоёр амар ширээ үзсэн. Fight. Let's go. 어려운데. Дэлхийн аврах хүн байна да ч одоо. Юу болж байна? 백구승. За тэг ямар ч үс энэ хоёр тамирчныг мэдгүй хүмүүс байх юм бол Эрдэнэсэн Сэнгээгийн Эрхэн баяр нь болохоор ерөнхийдөө бол маш залуу тамирч. Одоо дөнгөж 19-тэй ерөнхийдөө бол нэх айхтар нэр нь тодорч амжааг байгаа. Гэхдээ бас одоо сонирхчийн хөлбөмбөглөнөөс ерөнхийдөө гарч ирж байгаа. Сонирхчийн хөлбөмбөглөнөөс амар гоё мундаг Монгол тамирчид ерөнхийдөө бол гарч ирсэн байгаа. Одоо жишээ нь Бат Очир, заваас дээрэс нь Отгон Баатар бол Азийн авраг болж исэн сонирхчийн хөлбөмбөглөнөө. Тэгээ одоо энэ залуу бас яг тэр энэ тамирчдын одоо араас гарч ирж байгаа маш гоё ус хэрүүдтэй залуу тамирчин байгаа. За харин нөгөө тамирчин нь болохоор зөвхөн Монголдо ч гэлтгүй ер нь төв дэлхийд нэрээ гаргацсан. Гэхдээ яг холимог талаар цөөхөн талаа хийсэн. Гэхдээ саам бүхийн дэлхийн 2 удаагийн авраг юм баггүй юу? Байлдааны самбын 1 удаагийн дэлхийн авраг. Заавал дээрэс нь жижицүүгийн дэлхийн аврагын одоо хүрэлтэй жижицүүгийн Азийн аврагын бас алттай байдаг баха. Ер нь бол барилдаан суураараа бол бүр дэлхийд танигдсан. Заавал дээрэс нь бүр сүүлд One Championship жижицүү ертөнцийн бас хамгийн том одуудын нэг Майки Мушумечиг тэрнтэй хүртэл одоо яг энэ жижицүү төрлөөрөө үзэжсэн. Ер нь бол хэвтэй байрлалын барилдааны маш том төлөөлөл Монголын нэрийг бүр ингээд дэлхийд гаргаж явж байгаа тийм тамирчин байхгүй юу. Тэгээ тийм болохоор энэ Эрхэн баяр тамирчныг ялахт нь хүмүүс ингэж их одоо ингээд гайхаад ингээд бүр амар ингээд огшоод байгаа. За дараагийн тэмцээн 66 кг-ийн хоёр тамирчин маань хоорондоо гидсний цохилт даах тэмцээн хийсэн байна. 어이. Орж. 어이. Унлаа. Өмнө унлаа. 어이. Унлаа. Гой. 어이. Гой. 어이. Гой. Хапа! 어이. Хапа! Унлаа. Хапа! Гой. 여기 가드했어요. 황고승. За, хоёр дараачлаасаа шүү. За тэгээ ингэж яснаар Нанди Эрдэнэ ахын баг болохоор 2-0-оор тэргүүлж эхэлж байгаа юм аа. Бас л ерөнхийдөө бол маш туршлагатай тулаанч нөгөө талд нь болохоор өсөх ирээдүйтэй залуу тамирчин гэдэг тийм хоорондын одоо өрсөлдөгчд байгаа. Тулаанд содомд орж болохоор мэдээж MGL-1-ийн авраг одоо Монгол улсын 70 кг авраг тэгээ одоо болохоор 66 кг-д үзэж байгаа. За Эрмэн болохоор өсвөр үеийн боксын улсын аврагын мөнгөтэй, таеквондогийн улсын аврагын мөнгөтэй, вушу санда шут бокс мутагийн улсын авраг, нөөги жижицүүгийн улсын аврагын хүрэл, шидокан каратегийн дэлхийн аврагын мөнгө хүрэлтэй. Заавал тэгээд холимог талааны рекорд нь болохоор 5-1. Энэ үед 4-1 байсан. Сая сүүлд хятадд JCK холбоонд бас тулаа гэдээ ялцсан. Ерөнхийдөө бол айгүй гоё тамирчин байгаа. Бас ирээдүйд юм дуулгаж магадгүй гэж бодоод байгаа. За 3 дахь тэмцээн айгүй сонирхолтой. Монгол бүх гэхдээ гадаа биш заавал дээрээс нь Монгол гуталгүйгээр хөл нүцгэн тэнгүүтээ холимог талааны одоо торон дотор хоорондоо одоо Монгол бүхэр барилдаж байгаа. Заавал дээрээс нь 84 кг буюу бас овоо хүнд жингийн хоёр. Татаад сайн гоё юм шиг. Ингээ гэж хэлж байгаа. Чи одоо уус ингээд ялаад хоолгүй. Хоосон. За рэди. Найд дивэ шаванаас нүгсүүлээд харны байгаа. Монгол хүмүүс див чадахгүй нэрээ. Инкэрч яаж барилддаг юм бэ? Ярихаа мондоо давлаа. Ингээр ухаад. Тий, санийхд дуусчихсан. Хинтийтэй див чадахгүй хүмүүс барилдахгүй гэж. За. Орой хоолоо идья. 청구승.
Тэгээ энэ гасан доржийн гант тулга гэж тамирчин болохоор бас нэлээд одоо том барилдааны суурьтай тамирчин байлээ. 2024 оны Монгол улсын оны шилдэг жижигцүүгийн тамирчин болж исэн. Тэнгүүтээ Абу Даби жижигцүү буюу одоо AJP гэдэг нь шүү дээ. Тэрний дэлхийн аварга болж исэн. Ер нь бол яг жижигцүү суурьтай. Барилдаан нь бол барилдаан хэвтээ одоо өчиг боолт нь бол нэлээд элит тамирчин гэсэн. За одоо өстө жинхэнэ галзуу тэмцээн эхлэх гэж байна заяа. 2 эсрэг 2 бокс. Тэгээ за ингэж Нандин Эрдэнэ ахын баг болохоор 3-0-оор угаасаа ялчж байгаа болохоор өдрийн хоолоо авахар болж байгаа. Тэгсэн чинь орой хоол гэдэг ер нь бол өдрийн хоол орой хоол гэдэг тусдаа бас өгөх юм байлээ л дээ. Би тэрийг хэлгээ марчиж. Өдрийн хоолоо угаасаа Нандин Эрдэнэ ахын баг авчиж байгаа болохоор одоо энэ 2 эсрэг 2 боксын тэмцээнээ орой хоолны төлөө тулдуулахар болж байгаа юм бил. Яг ч өөдөөс нь харж байгаа. 예. 치면 안 되고. 오케이. 코너. Яг ийм үг байна. Хүн алдаад унсан шүү дээ сайн. 2-2-оор галзуу. Үгүй ягаад тарай хийж ингэж хожицсан юм шиг. Яг тухайн үед унаагүйг нь мэдсэн бол тэгээ шүүгч нь бодуулж болох л байсан. Сайн наач нөө унаагүй би хоёулаа нийл зодчод одоо ахаа тоолооч яагаад байгаа юм. Одоо ингэж битэж гимчүүл яах юм. Тэгээ хааш маргааш спонктойгоо 2 хүн байж хоёулаа нийл зодж байгаа үстэй. Юу ч хоёулаа нийл зодох нь бэртлээ маргахгүйсэн чи. Дууссан шүү дээ. Шүүгч мөлүүлчих яах юм. Тэгээ шүүгч нь буруу шүү. Оо яриад байгаа. Тэгээ шүүгч дахиад бичлэгээ үүсгээд одоо тоглол хийж байгаа үстэй. Тэгээ шүүгч чинь анханаас ярихтаа минут секунд тоглол хийж байгаа үстэй. Хоёулаа нийт зодчод болооч. За үтсээч дээ. Үтсээч шүү дээ. 레디. 파이트. 집수. Ганцаар болсон гэдэг шиг. Хоёулаа чи манай өнөг дээрэж барахгүй шүү тий. Маргааш содноо. За тэгээ ингэж бүх мини геймүүдтэй Нандин Эрдэнэ одоо ахын баг ялснаар багаараа сайхан хоол 2 удаа хоол идээд үнэхүү ахын баг болохоор өдөржингөө оройжонгоо хоол байхгүй өсөглөө онохоор болж байгаа маа. Гэтэ яг хөө манай хэд бол угаасаа нэг тийм өсөж байгаа хүн байхгүй штэ. Тэглээч угаасаа эн чинь яг зөвөр л мини гейм штэ. Маргааш яг хамгийн чухал тулаанууд болох юм чи одоо энэ дээр угаасаа ялсан ч ялаагүй ч ялаа. Ер нь бол айгүй цоглог байлээ. Тэгтээ за бас орой хоолн дээр нэг жоохон эвгүй хийтэд нэг юм халуух юмнууд бас болно. Нэрхэд яах вэ бэлээ. Идэхгүй юм аа. Мөн юу ч юм аа тий. Та юу л гэдэг байгаа? Харж он. Номер хаа. За баярлалаа. Тэр нэг Дэрмүнэ итгэлээ. Хоолой сайн жижиж идэрээ чи өө. Манайшаа алснаа. Одоо энэ харъя л та. Хоолтой цадаараа зөө. Ахмадын залбачууд амар эртгэн шиг амар. За тэгээд Дээрээ номхон зайл. Дараа ямаа мөхтэй өмсөл байгаа байхгүй юу? Удлаа далдаг, юу ч чадахгүй удлаа далдаг гарууд. Сүлдээ тийч авах гэрээдсэн чи яасан сая? Бактери нөтгөр миний мөдөд алалаад идэх. За тэгээ ингэж байгаа унтаад маргааш нь яг үндсэн одоо хинэн солонгосыг Монголын шгшээ ийм хамт ингээ зорих вэ, ингээ гэрээ хийх вэ гэдэг тийм тулаан болж эхлэх гэж байна. Шууд 57 кг-ын тулаанаар эхэлж байгаа. Тэгээд эхний тулааны эхний 2 раунд бол яг л таамаглаж ирсний дагуу Баяндүрэнгийн одоо барилдааны давмгааллаар эхэлсэн. Ерөнхийдөө эхний 2 үеийг бол өстой бүтэн барилдаанаар илүүргэсэн ч гэсэндээ нийтдээ 2 үе хожигдсон болохоор Эрхэнбаяр тамирчин болвол 3 дугаар үе дээр дутуу гарахгүй бол хожихгүй гэдэг одоо нөхцөл байдалд ирээд айгу хурцлагдчих гарч ирж байгаа. 레디.
Дэлхийн үнэтэй. Зүгээр үнэхээр гоё. Чамд бол том ирээдүйн. Зүгээр тайван. За тэгээ ингэж 3 дугаар үе дээр эвгүй байдалд орсон ч гэсэн ган төмрийн баян дүрэн байна. Black Cup дэлхийн аврагт одоо Монголын багийг төлөөлж явхаар болж байгаа юм аа. За дараачийн тулаан буюу 61 кг-ийн бат итгэлтэй эсрэг инх амгалангийн тулаан бол яалтчгүй хүлээлт үүсгэсэн тулаан байгаа. Тэгээ 2 эсрэг 2 дээр бол манай хоёр нэлийн биевлээд авсан шүү дээ. Тэгээд тулаан ч гэсэндээ нэлийн ширүүн тулаан басаа. За ихсэн. За дараа нь мэдээж 66 кг-ийн ёстой жинхэнэ бахин биетэй барилдаан чи эсрэг өндөр нарийнхан босоо тулаанч гэдэг классик матчап байгаа. Тэгээд Ермөн хит хэдэн оновчтой цохилт хийж чадсан ч гэсэндээ яалтчгүй содомд орж бол те MJ-ийн 70 кг-ийн аваргын туршлагаас гадна өндөр зэрэглэлийн барилдааны мэдрэмжээр 3 үе илүүрхэд нас залуу дамирчин Ермөнийг хоцсон байгаа. За дараачийн тулаан буюу 70 кг-ийн тулаан айгүй онцлогтой тулаан байгаа. Нанди эрдэнэ ахлагчтай багийн ган зөрөг тулаанч болохоор үнэхүү ахлагчтай багийн ган төмөр тулаанчийг одоо анх холимог тулаан руу хөтлж оруулж ирсэн багш нь юм бэлээ. Тэгэхээр нэгнийг маш сайн мэддэг, нэгнийг арай өөр төвшөнд хүндэлдэг ирчүүд гэсэн үг шүү дээ. Багш шав хоёрын тулаан бас ямар байгааг харъя те. Одоо барьж. Стоп. Одоо гэж ярьсан. Нэ сайн. За ингэж ямарч байсан ган төмөр тулаанч одоо багшига тулаанд ялснаар Монголын шигшээ багийн 70 кг-ыг төлөөлөхөр болж байна. Hello, Black Combat. Who is the king? Winner. Ялчгүй иймэрхүү entertainment үйлдэлүүд цаашдаа өөрийнхөө одоо тулаанчийн карьерийг өсгөхөд амар хэрэгтэй буюу ер нь бол бүр байх ёстой зүйлсийн нэг бол яалчгүй байдаг байхгүй юу. Тэгээ манай монголчууд тулаанчтайгаа ингээ зарим тулаанчтайгаа харахаараа ингээ сагсуу юундаа өнгөрөөд идэв даруухан байна тэр гэдэг идэв штэ. Савсганы би ингээ савсганмаар байна гэж савсганж байгаа хүмүүс баг ер нь бол ихэнх нь байхгүй штэ. Бүгдээрээ л яг одоо тэ хүмүүсийн entertainment хүмүүсийн анхаарлыг татаад тэр хүмүүсийн анхаарлыг татснараа тухайн үнийг илүү олон нүд харж байгаагаас нь нөлөөлөөд тухайн холбооны ерөнхийлөгч нь тухайн тамирчныг цаашаа одоо илүү гоё том тулаануудад яаж тавих уу энэ тэрэнд хүртэл нөлөөлдөг зүйл
байхгүй юу? Тэрийг ойлгочоосоо гэж би бас айгүй хүсдгийн. За тэрийг зөвөр нэг далимдуулаа бас хэлчихье. За тэгээ ингэж тулаанууд маань дууснаар одоо Black Combat-ийн дараа жил болох холимог талааны дэлхийн аврагт Монголын шгшээг төлөөлж явах 7 тамирчин маань ерөөхдөө сонгогдоод дуусж байгаа маа. 57 кг-ийн жинд Ган Төмрийн Баян дүүрэн 61 кг-ийн жинд Шижир Баатарын Бат Итгэлт 66 кг-ийн жинд Пүрвд оржийн Содномд орж 70 кг-ийн жинд Эрхэм төрийн Ган Төмөр 77 кг-ийн жинд Батмөнхийн Бүрэн Зориг 84 кг-ийн жинд Гасанд оржийн Ган Тулга 100 кг-ийн жинд Инхчингийн Үнэн хүү хэмээх эдгээр 7 залуу Монгол улсаа төлөөлөөд дэлхийн анхны холимог талааны улс хоорондын багийн тэмцээнийг дайлаар мордох нэ. Тэгээ манайхаа хамгийн гол нь энэ дэлхийн одоо энэ тэмцээний одоо яг дөнгөж сая Physical Asia хэдүүлээ яаж олуулаа үзэж ингэж дэмжижсэн шигэ энэ залуучууд ягаад ч гэсэндээ үзэж дэмжмээр байна тий. За тэгээ ингэж ерөөхдөө сонгогдож байгаа залуучууд яг энэ тэмцээнд явхаас гадна мэдээж өөрийгөө сайн харуулах юм бол цаашаага бас энэ Black Combat-тайгаа бүрэн гэрээ байгуулад зөвхөн энэ тэмцээнд гэлтгүү энэ Black Combat холбооны дараачийн бүх тулаануудад оролцоод явах эрхийг ерөөхдөө бол өөрсдөө үүсгэх. Ер нь бол маш том боломжийг өөрсдөө үүсгэж чадж байгаа. Тэгээд мэдээж яг энэ боломжийг Монгол залуучуудаа Монгол тулаанчдаа өгөхөд бас ингээ маш том тусалцаа үзүүлсэн тулаанч Нанди Эрдэнэ болно. Тэгээ Бүрэн Зориг тулаанч Бүрэн Зориг ах нартаа бүгд маш их баярлаа гэж бүх одоо Монгол ард түмэн тэгээ бас одоо Монгол холимог талааны сонирхчдынхоо өмнөөс ингээд хэлмээр байна. За тийм байна. Тэгээд маш хайртай спортороо баг анх удаага нэг юм бичлэг хийж гинүү да тий. Холимог талааны спортод амар хайртай. Ялангуяа тэгээ Монгол тамирчдайгаа бол амар дэмждэг, амар үзэх дуртай одоо. Тэгээд энд зөндөө олон мундаг талаанчд байлаа шүү дээ, тий. Эннээс гадна дахиад зөндөө олон Монгол мундаг холимог талаанчд байгаа. Хэрвээ яг холимог талаан үздэггүй, сонирхдаггүй хүмүүс байх юм бол үздэг сонирхдаг болоорой тий. Сая сүүлд инх хөргөл ахын талааныг үзээд бас зөндөө олон хүмүүс ингээ холимог талаанд айгу дуртай болоод бусад Монгол тамирчдайгаа дэмжих байлгүй дээ гэж би мэдрээд тэрэнд айгу баярлсан байхгүй юу. За тийм байна. За тэгээд хэдүүлээ дараачихаа бичлэгээр тунгуудахгүй болсон гэдэгт итгэлтэй байна. Миний хоолой бүр яг сөөгöd өглөө яана. Дараачихаа бичлэгээр уулзлаа. Дөрөв ээжтэй тэгээ нэг юм холимог талааны нэг юм иршүүд юм хүн бичлэг ийм бичлэг хийсэн болохоор бас тий хайртай шүү заамаа гэж дуусгах нь ч бас хайшаа юм тий. Тэгээд сагаа амарцгаагаар Yeah. Бичний дэргэдхэн бас юу хийж байснаа умартаг чи надад хайртайгаар чин би бусад хүмүүст домордог би хайраа зүрэлдэг тамиг шатах түмэртэй энэ хорвоо зөвхөн чи надад зориулагдсан эмэгтэй надад зориулагдсан эмэгтэй надад зориулагдсан эмэгтэй эцэг их чин бурхнаас хүү гуйж байхад бурхан чихвчээ зүгээд хөгжим сонсоод гуйж байсан чи намайг харахгүй зоосавдаг супер баатар чи намайг хитяга туянаас хасалдаг супер баатар чиний хамгисэн чаддаг эскит чин үнэн чэр намайг хайрлах сонингийн ихний нүүрэн дээр чиний зураггүй чиний мэдээлэл солонгос кинон дээр их шиг 10 жилийн дараа худаа үнсэлцээ сэнгийн хайслаадч болов уянгийн хэсэгтэн нөлөцгай өчөн чи зөвхөн чи надад зориулагдсан